120 м урттай тойрог замаар 2 дуучин явж байна. Тэр хоёр араасаа явбал 24 секунд болоод зэрэгцэн. Өөдөөсөө явбал 4 секунд болоод уулзнаа гэж. За тэгэхээр ийм тойрог зам байгаа гэж үзье. 120 м урттай тойрог зам. За нэгдүгээр хүүхэд нь болохоор энэ цэгээс гараад энд ирдэг 24 секундын дараа. Гэх юм бол нөгөө хүүхэд нь энэ цэгээс гараад нэг бүтэн тойроод энд ирнэ гэсэн үг. Зэрэгцэн гэсэн үг. За тэгвэл энэ хоёрын явсан замыг бүгдээрээ дэлгэж харах юм бол улаан өнгөтэй хүүхэд гэж нэрлэх юм бол улаан өнгөтэй хүүхэд маань ийм зам явсан 24 секунд тийм үү? Нөгөө хүүхэд маань болохоор ийм зам явсан байгаа дээ. За эндээс ингээ харах юм бол энэ хоёрдугаар хүүхэд буюу ногоон өнгөтэй хүүхдийн явсан замыг ингээ тасалж ил та. Тэгэх юм бол эндээс эхлээд энэ хүртэлний бүтэн тойрог байгаа дээ тийм үү? Тэгээ бүтэн тойрог нэмэх нь яах нь улаан өнгөтэй хүүхдийн явсан замтай яг адилхан зам. Тэгэхээр энэ хоёрдугаар хүүхдийн явсан замаас нэгдүгээр хүүхдийн явсан замыг хасах юм бол нэг бүтэн тойрог илүү байгаа дээ. Энэ бол нэг бүтэн тойрог. Нэг бүтэн тойрог чи юу юм бэ гэхээр 120 м байхгүй юу? 120 м. Гэтэл эн чи яасан юм бэ гэхээр нэгдүгээр хүүхэд чинь 24 секундэд ийм замыг туулаад байгаа. 24 секундэд. Нөгөө хүүхэд нь эндээс энэ хүртэл мөн адилхан нь 24 секундэд энэ замыг туулаад байгаа. Тэнгууд 24 секундэд туулсан зам нь эхний хүүхдээс яах нь нэг бүтэн тойрог илүү байгаа даа байхгүй юу? За тэгвэл ингээ нэгдүгээр хүүхдийгаа А метр секундын хурдтай гэж тэмдэглэжээ. Хоёрдугаар хүүхдийгаа Б метр секундын хурдтай гэж тэмдэглэж. За тэгвэл нэгдүгээр хүүхэд секундэд А метр замыг явдаг юм бол 24 секундэд 24 А гэдэг замыг явна. Тийм ээ? 1 секундэд А метр замыг явдаг юм бол 24 секундэд 24 А метр замыг явна. Нөгөө талаас хоёрдугаар хүүхэд секундэд Б метр замыг явдаг юм бол 24 секундэд 24 Б гэдэг замыг явна. 24 Б. Тэнгүүд энэний явсан замаас энэний явсан замыг хасахаар 120 м гарах ёстой. Эхний зураг харуул тийм ээ. За одоо дараагийн зургийг харъя. Харин өөдөөсөө явбал 4 секунд болоод уулзнаа гэж. За өөдөөсөө явна гинэ. За өөдөөсөө явъя. Одоо жишээ нь 120 м зам чи энэ тийм үү? Бүтэн тойрог. За нэгдүгээр хүүхэд нь болохоор энэ цэгээс гараад энд ирж яхад нөгөө хүүхэд нь энэ цэгээс гараад энд ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөдөөсөө явбал 4 секунд болоод энэ хоёр яг энэ цэг дээр уулзчихж байна гэсэн. Энэ 4 секундэд ийм замыг туулж байгаа л нөгөөх нь 4 секундэд ийм замыг туулна. За одоо энийг дахиад энэ хоёрын явсан замыг дэлгээд хэрвээ харуулах юм бол нэгдүгээр хүүхэд эндээс ийм хүртэл замыг туулсан бол хоёрдугаар хүүхэд нь болохоор энэ цэгээс эхлээд ийм замыг туулна гэсэн үг. Тэнгүүд энэ хоёр хүүхдийн явсан нийт замын урт болохоор 120 м болчихж байна гэсэн үг тийм ээ. Явсан нийт зам нь 120 м. 120 м. За тэгвэл нэгдүгээр хүүхэд чинь болохоор А метр секундын урттай штэ. Хоёрдугаар хүүхэд нь Б метр секундын урттай. Тэгээд нэгдүгээр хүүхэд чинь 4 секунд явсан. Хоёрдугаар хүүхэд чинь бас 4 секунд явсан. Тэгвэл секундэд А метр замыг явдсан бол 4 секундэд 4 А метр замыг явна. За нөгөөх нь секундэд Б-г явдсан бол 4 секундэд 4 Б замыг явна. Энэ хоёрын явсан нийт замын урт чинь 120 байх ёстой. Тийм ээ? 4А гэсэн зам дээр нь 4Б гэдэг замыг нэмсэн чинь 120 гарах ёстой гэсэн үг. Тэгвэл нэг талаас энэ мэдэгдэж байгаа, нөгөө талаас энэ мэдэгдэж байгаа. Энэ хоёрыг ашиглаад бүгдээрээ А, Б буюу энэ хоёрын хурдуудыг олох ёстой гэсэн үг. За одоо харъя. Эхнийх нь болохоор 4А дээр нэмэх нь 4Б тэнцүү 120. За энийг бүгдээрээ ойлгоход хэлбэр байдлаар харах юм бол 4 алим дээр 4 бананыг нэмэхээр 120 гарна. За энэ нь болохоор 24 бананаас тийм үү? 24 бананаас хасах нь 24 алимны үнийг хассан чинь 120 гарна гэсэн үг. За ийм юм өгсөн. За гэхдээ бид нөгөө нэг өмнөх
тэгштэл дээр энийг иймэрхүү бодлого бодчихсон. Гэхдээ энэ дээр аль аль нэмэх байгаадсан тий. Одоо тэгвэл ингээ энд алим байна, энд банан байна. Алимны дор алимыг, бананы дор бананыг тавья гэ. Тийм ээ? Ижлэхэн өсгөнүүдийг харалдаа бичээ. Тэхийн тулд хасаж байгаа тоонуудын байрыг сольж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэмж байгаа тоонуудын байрыг сольж болно. 4b дээр 4a-г нэмэхээр 120. Өөрөөр хэлбэл яагаад энэ дээр байрыг сольж болж байгаа юм гэхээр 2 дээр 3-ыг нэмэх, 3 дээр 2-ыг нэмэх адилхан учраас энэ хоёрын байрыг сольжиж байгаа юм. Харин 3-аас 2-ыг хасах, 2-оос 3-ыг хасах чинь өөр учраас энэ хоёрын байрыг бид нар сольж чадахгүй гэсэн үг шүү. За одоо энд нь 24 бананы үнээс 24 алимны үнийг хасахаар 120 гарна. Одоо тэгвэл ингээ энэ алимнуудыг тэнцвүүл яагаад гэвэл энэ хоёр өөр тэмдэгтэй байгаа учраас. Өөр тэмдэгтэй байгаа учраас шууд энэ хоёрыг нэмэхээр тэг болгохын тулд энэ алимыг тэнцвүүлэх хэрэгтэй. Тэгвэл 4-ийг хэдээр үржүүлвэл 24 гардаг юм гэхээр 6-гаар үржүүлвэл тийм үү? 4-ийг 6-гаар үржүүлбэл юу гарах юм бэ гэхлээр бид нар 6-аг 4-өөр ч үржүүлнэ. Дахиад энэ 4а-гаар ч үржүүлнэ. 120-оор ч үржүүлнэ. 4-ийг 4b-гээр үржүүлэхээр 24b. 4-ийг 4а-гаар үржүүлэхээр 24a тэнцүү 720. За дараагийнх нь 24b хасах нь 24a тэнцүү 120. Одоо энэ хоёрыг шууд нэмчинэ. Яагаад шууд нэмчиж байгаа юм гэхээр 24а-г нэмээд буцаад 24а-г хасаад өчгөлөөр энэ хоёрын нийлбэр чинь тэг гарна гэсэн үг тий. Энэ хоёрын нийлбэр тэг. Тийм учраас энэ хоёрыг нэмэнгүүт хэд гарах вэ? Энэ хоёрыг нэмчингүүт 48 48b болно. Энэ хоёрын нийлбэр тэг. Тэнцүү энэ хоёрын нийлбэр чинь 840. Эндээс b нь энэ чинь 48 тий. 48b. Эндээс b нь болохоор 840-ыг 48 тавина. 840-ыг хуваах нь 48. 17.5 гинэ. b нь 17.5. b чинь нөгөө нэг метр секунд тий. Метр секунд 2 дугаар хүний хурд штэ энэ чинь. Одоо 1-р хүний хурдыг олохын тулд за энэ анхныхаа хоёр тэгштгэлийн аль нэгийг л ашиглаж байна. За яагаад гэвэл бусад тэгшгэлүүд нь нөгөө нэг тоогоор үржүүлээд их коэффициенттай их тоотой болсон учраас хэрэггүй. Тэгэхээр хамгийн анхны хоёр тэгштгэлийн аль нь бага тоотой юм гэхээр энэ бага тоотой юм биш үү? Энийг ашиглая. Энийг ашиглахын тулд эн чинь болохоор 4a дээр 4b нэмэхээр 120. Одоо сая бид нар энэ тэгштгэлийн хоёр талыг ижлэхэн тоогоор үржүүлж болж исэн тийм үү? Тэгвэл ижлэхэн тоогоор үржүүлж болж байгаа юм чинь ижлэхэн тоонд хувааж бас болно. Ижлэхэн тоонд хувааж болно. Энийг 4-т хувааж болох байсан байна. 4-т хуваасан бол а дээр нэмэх нь b тэнцүү 30 гарах байсан шүү дээ тий. Тэгэхээр а b2-ийн нийлбэр 30 юм бол b-г нь олсон юм чинь а-га олохдоо 30-аас 17.5-ыг хасахаар а нь 12.5 метр секунд. Энэ бол 1-р хүний хурд. За ингээд 2 хүнийхээ хурдыг олчихно.